За сая тааралтай жоон сандрагцсан уу? Уучлаарай. Зүгээр л юм ярих гэсэн шүү дээ. Хөдөл гараад юм яриад туу гэд. Айгуу 50 асуусан ч. Чамдаа би юу гэж гартыг? Би яг гэж гарах юм гээд. Тэмдэхгүй нэг тийм тэгснэ ингээд ПМ үсгээр намайг чаагаал. Тэг одоо сандарсан хүний л үйлдэл юм байлгүй дээ. Гарууд ингээд яг амьдрал дээр ингээд тааралтаад ингээд нүднүүдээ харилцаар яг байгаа байдал нь бол ийм л байна. Нэг сошиал медиаг нэг юм өвчин байна. Одоо жишээ нь бас ингээд миний ингээд надад ингээд хэлж байгаа зон те яг ингээд аюулгүй тийм юм байх юм бол шууд тэр хүндээ хэлж хэрэгтэй байхгүй. Эдроттой бол байг кул байсан. Би эдроттой яг тэр хувьцааны талаар хөрөнгө оруулалт сэтгэлгээний талаар ярьдаг нэг юм дэмжээд би өөрөө ч Instagram дээр одоо меншн сешн хийгээд дагчийг нэмэгдүүлж өгөөд бичлэг шеэр гэдэг ингээд дэмжижсэн. Айгу миний зүгээс бол айгу гоё ингээд кул байсан те. Оо бро энэ бэнт юм nice над хийж байгаа юм чи гоё шүү. Тэгсэн чинь гинтл манай хүн ерөөсөө те white paper чинь яа битгэлцээ ерөөсөө тгий ингээд. Тэгэл ингээд 5 минутын код гэл араарс ингээд доош нь хилдэд явж гисэн юм байна. Тэгэхээр аваа босгоогүй шаацгаа суухгүй гэж үг байдаг. Тэгэхээр зүгээр одоо ингээ кул хүнтэйгээ яагаад хайцаж болохгүй? Яагаад тэг coin гаргаж байгаа чи амжилт төсөө bro nice тэгээд ийм байна. Энэ дээр нэг ярилцаж болох асуух юм байна. Тодруулах өгөөч магадгүй би бас followersуудтай ингээ мэдээлэл өгөх гэсэн хоёлоо ингээ ярилцвал ямар уу? Тэгвэл окей. Шал өөр асуу. Мөгчөө би зүгээр ажиллаа хийгээд чи миний нуруулуу хэд удаа алгадаад тэгээд чи 5 минутна coin хийж өгнө янз бүрийн тэр юм яриад тэрний хариу өгжил таар шүү дээ. Тэгээд дараа чи над руу Instagram message явуулаад тэргээ дааж чадахгүй над дээр хүрээд ирээд миний цамцыг урсан, хэдэн товчийг яасан, намайг нэг алгатаар авсан, миний нүдний шил унсан, эвтрээгүй яамаа да. Тэгээд Brussels-ийн камер дээр бүх юм байгаа шүү дээ, bro. Бүх юм байгаа. Одоо цагтаа ирсэн байна. Чамаа мэдүүлж байна. Тэгээд чи бити ингэж мэдүүлэх хандж байгаа заа юу. Тэгэл намтаа орлоо. Болно. Өөр хүмүүстэй орлоо. Болно. Гэхдээ энэ дээр хариуцлага байгаа. Мэдлэлцээнд би орно гэсэн чи дугаа байна. Мэдлэлцээнд орооч. Хоёлоо мэдлэлцээнд оръё. Чи орохгүй байна. Тэ? Зүгээр ингээд пабны гадаа гарын мари юу гэж одоо тэгж асуудал шийдэх. Зүгээр оновчтой хариулт өгөөч. Мөнхч. Чи чадахгүй байгаа учраас одоо сошиалын гоншгоноод байна. Эдрот маань мэтгэлцээгээд байгаа юм байна. Би хэлэл байгаа шүү дээ. Би анх мэтгэлцээ гэдэг чинь саналж өгүүлж авсан. Чи яг одоо юмаа бэлдээд цаг минутаа гаргаад надад одоо урилга явуулаагүй урилга гэдэг юм уу те. За ийм цагт ингэж мэтгэлцээ шүү гэдэг. За тэгээд дүрм журмаа танилцуулаагүй. Чи бол ингээл зүгээр мэтгэлцээ гэл би мэтгэлцээ гэсэн шүү дээ. Тэгээд заавал ингэж сошиал медиа дээр шараа болно, олон нийтийн газар шараа болно. Одоо дараа нь ингээд өөрийн чинь одоо нэг ганц нэг юм үнэт зүйл энэ мэрэгчл дээр ийм зүйл дээр одоо нөгөө олмоор байгаа юм бол би яар мэтгэлцээ л гэдэг. Би бол бүрэн дүүрэн боловсрсон туршлагатай мэрэгчлийн хүн чамайг бодвол энэ мэрэгчлэрээ амжилтанд хүрчихсэн хүн бидэд агш мэтгэлцээ. Set a time. Ийм хандлага байна. Ингээ хүнийг ингээд үгээр өдөө хатгаж жагаад нэг цохиулаад авчих хүсэлтэй одоо идэр очих хүмүүс зөндөө байна. Туршлагатай ийм хандлага байна. Ингээ хүнийг ингээд үгээр өдөө хатгаж жагаад нэг цохиулаад авчих хүсэлтэй одоо идэр очих хүмүүс зөндөө байна. Тэдний хүслийг бол хязгаарч хангахгүй шүү дээ. Тэгээ зүгээр тийм хүсэлтэй зөндөө байна шүү. Тэгээд алгатаа тавсан гэд стори гэдэг юм. Чамаг юусаа халгатаагүй. Юусоо ч халгатаагүй шүү. Би чамаг зүгээр гарьяа гэж татсан тийм ээ. Уугаад исэн чи ямар ч цагдамагтай байхгүй шүү дээ. Зүгээр ингээд сошиалэр зүгээр ингээд сэвэлээд юм уу тийм. Түрүү хүн надад хэлж надад өдөр батчаа хүмүүсээ явуулгаар яваад чамаа өдөө хатгаад байгаа шүү гэж. Тэгээд одоо энэ хөл зөнд нь хаяад та. Тэгээд тийм асуудал байгаа юм бол цагтаа магдаагаа яваад асуудлаа шийдвэрлүүл.
би ч онцгойг зодоогүй. Ямар ч асуудал алга. Үний үннээрээ сайх шүү дээ. Сквадрын дүүргийн цагтад байгаа. Одоо гомдлоо яаж байгаа? Яг гэх юм бол миний цамц өвдөрсөн, миний нүдэн шил өвдөрсөн. Миний биелүү халтсан. Би зүгээр тэр газартаа хоол идчихсэн. Яа маш өрөвдөлтэй тэгэл мөвчин надаа маргалтаал, чатлал 3 минут дотор буугаад ирээд надаа бараг зодоо эхэлсэн. Тэгэл дараа мөвчин цагтаа чамаар дуудчихэ өөрийнхөө өнцгөөс юмаа мэдүүлээрэй гэсэн бууж ирдэг. Тэгээ офсын дотор ингээл ярьж байгаа. Тэр айгу харамсалтай. Тэгээд мөвчин би чамайг дахиад өрье. Хойлоо мэдлцээ. Хаб дотор ингээд хүнтэй маргалтаад хүний үзүүг боож моож тэ хүнийг янз бүрийн пөс юмс янз бүрийн муухай бүдүүлгээр дуудах нь арга бишээ. Тэ соёлтой алил талаасаа гоё ярилцъя. Нямбаяр модератор болъё гэсэн. За. Бөмбөгчний талбай. Одоо би мэдүүлгээ өгч जैन. Юу ч гэсэн би цамцаа засуулна. Нүдэн шилээ засуулна. Өөр нэг маргаан байхгүй.